Битгий хэлээрэй. Ажлынханд буруу ойлголт төрүүлмээргүй байна. За. Окей. Хөөе, охин минь. Гэдэс өвдөд байна. Энийг авч байгаач. Хөөе. Чи? Ноо. Чи чинь би энд ажилладаг юм. Ороод удаагүй. Чи чамайг ийм хэцүү амьдарч байгааг мэдсэнгөө ажлынхаа хажуугаар бас хог цэвэрлээд. Үгүй тийм биш. Зүгээрээ би ч гэсэн энд ажилладаг. Томилолтоор явчихад ирлээ. Найз нь чамтай идэж явах юм хуваач байна. За юу. Хацтай байна шүү. Жанши чи. Формат нь буруу байна. Үндсэн бичвэр 12-оор дэд гар чинь 14. Шинэ утга эхлэхэд догоол мөрнөөс тус бүр 200 оны торгуул. Форматын талаар юм хэлж байгаагүй штэ. Одоо тэгвэл хэлж байна. Чамд мөнгөнд торгуул 50 мэдүү. Нийт 800 юан. Чиний цалингаас асууж шүү. Сар хэдийн оны цалин авдаг хүлээд ингэж болохгүй штэ. Чи одоо яаж миний урдаас орилж чадчихна? Битгий модалц тайвширлаа. Чи жирийн нэг ажилтан мөнгөгүй штэ. Битгий цалингаас нь асуултаа. Тэгье. Энээс асгаа болчихъя. Тэгвэл чамаас асууя. Надаас олж чи цалингаа асуулчихлаа. Би чатаар шилжүүлээ. Хэрэггүй чи шилжүүлж би ашиглах боломжгүй. Одоо ямар үе билээ те? Чи тавшлаг барьдаг юм уу? Гэжгээд бүгд ийм утас барьдаг. Аюулгүй амар штэ. Тэр ч тийм л баг. Хин ийм утас хулгайлах вэ? Ингээд чи төрсөн өдөр чинь удахгүй болох байлоо. Олон жил уулзаагүй штэ. Миний төрсөн өдрийг мартаагүй гэж юу? Мэдээж штэ. Кэнси алдаж Улаанбаатарт чамд бэлгэлээ. Шууд дамжуулалт гээд шөнийх ажилдаг шүү дээ. Чамд их тохирно. Хэл авсан үрчлээ арсны сахарчил эсрэлтэлт гээд бүгдийг зохицуулна. Өдөр болгон хэрэгжвэл арс илүү талиж гэрэлтэн. Цалингаа хүртэл асуулж чад надад ингэж сайн хандаад л. Арийн хугацаанд өндөр үнэлгээтэй захиалга орж ирэх болов. 20 саяын нэг төсөл байгаа. Тэрийг чамд өгөх үү? Баяр хүргэе. 20 сая юаны санхүүжилттэй төслийг чамд хариуцуулахар болсон байна. Ноо. Нас чин залуу. Ажлын туршлагач баг. Энэ удаагийн ажлыг чинь би хариуцаад авчихъя. Гэхдээ надад хариуцуулсан штэ. Би аавна гэвэл аавна. Хин юу хэлэх юм? Захирал ирж байна. Би юу хэлж болох вэ? Жанши чи бас яах гээд байгаа юм? Мод арга. Та энэ шинэ ажилтны учрыг нэг олоотгооч. Би энэ хүнийг дийлэхгүй. Гэртээ чи энэ хүний үгээр байдаг. Захирлын чи ихнэр л дээ. Өөрөөр хэлбэл миний ихнэр. Чи захирлын ихнэр гэж юу? Хөө ахлах албан тушаалаа хэтрүүлж ажилчдаа дарамталдаг. Гайгүй ажил байвал бас дээрэмддэг байх нь. Хүний нөөцийн албанд очиж сайн дураар өргөдлөө өг. Чи эзэгтэй. Явъя. Сайн найзаагаа дээрлэх хүлэхгүй шүү. Би чамайг хамгаална. Тэр амжилттай болвол 200 мянган хувь авна штэ. Тэгэхээр чи муу группийн захирлын ихнэр байж. Би одоохон байна гэж муу группийн сарын 2 саяар түрээсэлдэг 2 офисыг түрээсээс чөлөөлж сайн найзах юм байна. Чи түрээслүүлэх юм уу? Тэгээд яагаад ийм утас барьдаг юм? Энд чинь вертолоо штэ. Хагас сарынхаа хэрэглээний мөнгөөр авсан. Тэгвэл нэг их мөнгө биш юм байна. 2 сая 500 мянган юан.